За сайн байцгаана уу? Би англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогт хоёр байна. Би англи хэл заагаад хэдэн жил болж байна. Тэгэхээр хүмүүс ер нь яаж заад юм бэ? Юу заад юм бэ? Үзий харъя гэж их асуудаг болохоор би өөрийнх нь сугийг нэхэр шидлээ. Нэр нь English Espanol Togi. Би энэ сувгаараа дамжуулаад англи, испани хэллийг анхан шатнаас нь шат дараалттай заагаад гүнзгий шатанд хүргэх ийм зорилготойгоор нээж байна. За би ерөнхийдөө хичээлээ их хялбар ойлгомжтой нэг удаагийн хичээл нь бараг 10 минут үргэлжлэх болов гэж бодож байна. Тэгэхээр энэ хичээл маань ер нь анхлан суралцагч нарт эсвэл урд нь үзэж агаад одоо ер нь эхнээс нь ингээд зэгцэлж авъя мэдлэгээ одоо өөрийн болгож авъя гэсэн одоо энэ хүмүүст зориулаад нээж байна. За тэгэхээр би хичээлээрээ бол суур үгийн сан дүрм одоо улс орнуудын соёлоос хуваалцах болно. Та бүхэн хэл сурах аяллаа надтай хамт эхлээрэй. Сувгийг маань дагаад нэгдээрэй. За би одоо юунаас эхлэх вэ гэхээр англи хэлний хувьд дуудлага ер нь нэлээд хэцүү байдаг. Тэгэхээр зөв дуудаж сурахгүй бол одоо гадаад хүмүүстэй ойлголцоход хэцүү болдог. За тийм учраас би одоо дуудлага заахтаа одоо нөгөө нэг тол бичгэн дээр бичсэн галиг байдаг штэ. Тэрнээс тэгэхээр хамгийн амархан нь цагаан толгойноос зааж эхэлнэ. Цагаан толгойн дуудлага. За би бэлдсэн материалаа харуулъя. За тэгэхээр ер нь бол манай ангид орж ирж байгаа хүмүүс их хвчлэн дуудлага галгийг мэдэхгүй ичдэг. Тэгэхээр яагаад энэ чухал вэ гэхээр бид нар ингээд сонсоход юу яадаг? Заримдаа үгийг барьж авч чаддаггүй. Тийм учраас барьж авч чадахгүй байгаа бол ямар үг хэлээд байна, юу хэлээд байна гэдгийг нь уншиж ойлгоод тэрийг нь дагаад уншихад их төхөмтэй байдаг. За тэгэхээр өнөөдөр бол хичээл номер 1 цагаан толгойн дуудлага ихшгийн дуудлагаас үзнэ. За ер нь бол цагаан толгойг мэдэхгүй хүн одоо үдээд байхгүй, хөгшин залууг одоо бүгд одоо цагаан толгойгоо мэдж байгаа. Энэ дундаасаа би юуг заах гээд байна вэ гэхээр энэ одоо хаалтан дотор байгаа дуудлага. Тэгэхээр ийм хаалтан дотор л орж ирж байгаа бол цагаан толгойн дуудлагаас жоохон өөр болдог байгаа. За тэгвэл энийг яаж дуудах юм бэ? За энэ бол ер нь и үсэг. Ингээд дуудлаганд ороод ирэхээр энэ маань гэж дуудагдаж байгаа. Дараагийнх нь бол үсэг байгаа. Ингээд хаалтан дотор буюу дуудлаганд ороод ирэхээр и гэж дуудагдаж байгаа. За би. За би и гэж дуудагдана гэсэн. За тэгэхээр энэ хоёр цэг болвол уртаар дуудах тэмдэг. Ихшгийг уртаар дуудах тэмдэг байгаа. Тийм учраас би гэж явдаг байна. C, D, E, F. За одоо энэ хоёр үсэг байгаа. D, Z. Энэ хоёр маань монголоор Ж. Жимс, жаргал гэдэг шиг Ж гэж дуудагддаг. И. За энэ хоёр тэмдэглэгээ. Ер нь бол Т энийг дангаар нь бол иш гэж дууддаг. Тэгэхээр энэ хоёр нийлэхээр Ч болдог монгол дээр. Ч дуудлага. Тийм учраас H. За үсэг ороод ирлээ. Үсэг дуудлагад ороод ирэхээр гэж дуудагддаг. Тэгэхээр энэ маань I болдог байна. I. За энэ хоёр Ж гэж дуудагдана. И. J. Тэгэхээр үсгээ ингээд дуудаад сурчхаар үсэгний дуудлагыг
яаж бичдгийг сурчаар дараа нь үг рүү ороод ирэхэд их амар болно. Үгний дуудлаган дээр K L M N O U. За энэ тэмдэглэгээ болвол буруу харсан е үсэг. Энэ бол өөгөр дуудагдаж байгаа. Ö. Ю үсэг болвол үүгээр дуудагддаг. Өв. Өв. Тэгээд P. За эргээд L дээр нэг юм нэмж хэлье. L. Монгол дээр бол бид нэр лама гэхэд ардаажхан гэж дуурайддаг. Тэгвэл англи хэлэнд бол L хэлээ хадсан маягтай хэлдэг байна. L. За тэгвэл цэвэр гарнаа. Зя. Q. Q. За энэ гурав маань нийлээд U болдог байна. Q. A. S. T. U гэж дуудагдсан. Энэ маань U. V. V. За энэ дээдлийн энэ таслал бол дараагийнхаа ихшгийг дуудах, уртаар дуудах зорилготой. Дараагийнхаа ихшгийг уртаар дуудах зорилготой байна. Тэгэхээр энэ маань одоо Монгол ил үсэг шиг харагдаж байгаа. Тэгвэл энэ маань А гэж дуудагддаг. Тэгэхээр да болдог байна. Да. Тэгээ бо БО LU. Тэгээ W. X. За. Y. Y. За энүүнийг хараад зарим хүмүүс V гэж дуудагддаг. Тэгэх юм бол эргээд явах юм бол энэ дээр V-г V гэж дуудаж байгаа. V. V. Тэгвэл W дуудлаганд ороод ирэхээр зөөлөн Өө. Ер нь жоохон хажиг гэж бас хэлж болно энэ үсгийг. Яагаад вэ гэхээр хэл шүд урал хоорондоо хүрэхгүйгээр одоо хэлэгдэж байгаа. Y. За. Z. Z. Гэт болж байна. Энэ бол цагаан толгойн дуудлагыг галгаар бичсэн байдал байна. За тэгвэл одоо ихшгийн дуудлага үзье. Ихшгийн дуудлага үзэхэд ер нь 6 ихшиг байгаа. За энэ дээр задгаа битүү үе гэдэг ойлголт орж ирнэ. За юугийн задгаа гэд юугийн битүү гэж үзээд идэм бэ гэдгийг харъя. За тэгвэл задгаа үе эхлээд харахад бид нар ч одоо ихшиг дээр төвлөрнө. Ихшиг. За тэгэхээр ихшиг дээр төвлөрье. Ихшиг гүйгүүлэгч ихшиг. Тухайн одоо үсгээс хоошоо 1, 2 тусгийг хардаг. Шинэ тухайн үг маань дуусчих юм бол нэгэн үсгтэй бол одоо тэрүүгээрээ дуусна. Хоошоо үргэлжлээ явж явах юм бол дээдл нь 2 үсгийг хардаг байна. Plate гэдэг үгийг харахад за энэ үгийг бол олон хүн мэдж байгаа бах. Энэний дуудлага дээр одоо төвлөрч байгаа учраас ихшиг гүйгүүлэгч ихшиг. За одоо монголоор одоо ихшиг гүйгүүлэгчээ ингээд товчилчлаа. Ихшиг гүйгүүлэгч ихшиг. За тэгэхээр ихшиг маань задгаа үед яаж дуудагдах вэ? Тэрүүгээрээ дуудагддаг байна. Тэгэхээр бүх ихшгүүд 2 дуудлагатай. Задгаа битүү үе гэж дуудагдана. Тэгээд цаашаага бүр 4 бус дуудлага энэ төргээ явчихна. За тэгвэл тэр гүнзгий юм руу орохын өмнө ядаж задгаа битүү үе ялгаж авъя. За тэгэхээр задгаа үеийн дуудлаган дээр ахнаа. За тэгвэл дараагийнхыг үзье. За B гэдэг үг байна. Энэ ихшиг дээр төвлөрье. Эхний И хошоогоо 1 үсгтэй болчихно. Тэгэхээр хоёрхан И. За тэгэнгүүт гүйгүүлэгч. За энийг бол энэчээс нь хэлчлээ. Ихшиг гүйгүүлэгч.
Тэгэхээр бидний төвлөрөх үсэг бол и их шиг байна. Тэгэхээр и маань задгаа үеийнхэн дуудлагаар дуудагдах нэ. За student. За энийг одоо хүн болгоо мэднэ. За тэгвэл энэний дуудлага дээр юу их шигыг харах юм бол их шиг гэвлэгч их шиг мөн үү? Их шиг гэвлэгч их шиг. За тэгвэл юу их шиг маань задгаа үеийнхэн дуудлагаар энд дуудагдах нь. Ингээ явчихна. 1 2 үсэг харна тэгэл болоо. Хойшоо харахгүй. За. Тэгвэл одоо битүү үеийг үз. Битүү үехээр одоо яад юм бэ? За тухайн A их шигээс эхлэе. Apple. Их шиг гээгүлэгч. За ийм дараалтаа орж байгаа тохиолдолд битүү үед дуудагдах нь A маань. За Penny харъя. Их шиг гээгүлэгч. Юу? Тийм, их шиг гээгүлэгч. За student-ыг харъя дахиад. За энэ бол одоо и их шиг дээр төвлөрч байна. Тэгвэл их шиг гээгүлэгч. За тэгэхээр энэ маань битүү үед яаж дуудагддгүү? Энэ одоо дуудлагаараа явах нь. Ийм дараалтаа тохиолдолд. За тэгэнгүүт хүмүүс ингэж асуудаг. Их шигээр дуусчаар задгаа үе гэж дуудаад гээгүлэгчээр төгссөн үгнүүдээ ингээд битүү үеэр нь дуудах юм уу гэтдэг. Ерөөсөө тийм биш. Жишээ нь student гэдэг үгний хувьд ингээ харах юм бол эн чинь ардаа үргэлжлээд ингээ үсэг явж байгаа байхгүй. Тэгэхээр хоошоогоо 1 2-ыг хар. 2 л үсэг дээтэл нь харна. 1 эсвэл 2. Тэгээ хоошоогоо энэ бол хаячдаг байна. Тийшээ орохгүй. За ингэжээч энэ тухайн их шигийнхаа дуудлагыг одоо мэдж авдаг байна. Одоо дөрмийн дагуу дуудагдж авна штэ. За тэгэхээр одоо A их шигээс эхэлье. A их шиг. За ер нь их шгүүд бол задгаа үедээ цагаан толгойн дуудлага авдаг. Хамгийн сүлд үзэх одоо 5 6 дугаар их шгүүд л одоо хамтдаа задгаа үедээ адилхан дуудагтаад битүү үедээ адилхан дуудагтана. За тэр болтол ер нь бол задгаа үедээ бүгд цагаан толгойн дуудлага авдаг. За plate гэдэг үгийг үзье. За тэгэнгүүт энэний хувьд бол яаж байгаа вэ гэхээр задгаа их шиг гэвлэгч их шиг. Тэгэнгүүт A-ийн оронд ингээ ороод ир. За тэгэхээр энэ бол ер нь математикийн томьёотой жоохон төстэй. PL за гэвлэгчүүдэд бол одоо хөрөхгүй. PL хэвээрээ A-ийн оронд энэ дуудлага нь ороод ирнэ. Томьёо шиг орлууллаа. T дараа нь орж ирнэ. Үгийн төгсгөлийн E гээгдэх нь их түгээмэл байдаг. Ингээд энд төгсгөлийн E их шиг байхгүй. За ингээд plate болдог байна. Plate гэдэг маань таваг гэсэн үг. За тэгвэл A их шигийн битүү үед за энэ нэг дуудлага орж ирлээ. Энэ тэмдэглэгээ. Энчэнээс эхлээд буруу харсан Е үсэг шиг тэгснээ зөв харсан Е үсэг шиг ингээд нуруугаараа нийлээд ингэж бичигддэг. Ийм тэмдэглэгээ. За энэ бол ер нь гадаад хүмүүс одоо англиар уншиж сурахад одоо зориулагдсан ийм тэмдэглэгээ байгаа. Үүнийг А гэж дууддаг. Айх, айдас, аймаар гэдэг шиг те. А. За apple бидний мэддэг Apple-ийн маань дуудлага. За энэний оронд нөгөөт ч ороод ирлээ. Давхар одоо дараалан орсон гэвлэгчин зөвхөн нэгээр нь дуудана. Apple гэхгүй app гэд L орж ирлээ. Төгсгөлийн E энд гээгдсэн шиг энд бас гээгдэж. Ингээд apple байдаг байна. За тэгвэл дараагийн E их шиг задгаа үедээ E цагаан толгойн дуудлага авчин B. Одоо тэгэхээр энэ E-ийн оронд энийг орлуулал B. За битүү үедээ E гэж дуудагдана гэсэн тийм ээ. Түрүүн заасан pen. За энэний хувьд бол бичлэлт нь дуудлагатайгаа адилхан учраас pen. Ингээд адилхан байна. Зя. O их шиг хувьд. O гэж дуудагдж байгаа. За битүү үедээ O.
буруу харсан эс үсэг шиг. За энэ бол о гэж дуудагдана. За no. За бидний мэддэг no. And өвгийн оронд энийг орлууллаа. No. Үгүй гэсэн үг те. За о гэж дуудагдана. За энэ бол өвгийн оронд энийг орлууллаа. On. Дээр гэсэн үг. Байршил заасан дээр дэ талд те. On аливаа нэгэн юмн дээр тэ байж байгаа on. Дээр гэсэн үг. За юу их шиг. Задгаа үедээ юу гэж дуудагдана. За нөгөө student орж ирж байна. За student. ST юугийн оронд энэ ороод ирлээ. D. За энэ бол одоо ардаа ингээд хоёр гэвлэгчтэй ороод ирэхээр гэж дуудагдана гэсэн адилхан бичигдлээ. Ингээд student-ийн дуудлага орж ирж байгаа байна. За битүү үедээ ингэж тэмдэглэгдээд А гэж дуудана гэж утсан. W үсгийн дуудлаган дээр. За тэгэхээр up юугийн энүүний оронд битүү үедээ ингэж орлуулахаар up. Дээшээ өөдөө те гэсний дээшээ доошогийн дээшээ гэдэг үг байна. Up. За одоо энэ бол сүүлийн хоёр их шиг манай. Хоёулаа адилхан задгаа үедээ I гэж дуудагддаг. I, Y хоёр хоёулаа задгаа үедээ I. My. За одоо та нар одоо асуултгүй мэдж байгаа. Энэний оронд энийг орлууллаа. Энэ I-ийн оронд энэ дуудлагаа орлуулж чинь төгсгөлийн И баггүй. My миний. Mine минийх гэсэн үг. Минийх. За энэ хоёр маань хоёулаа битүү үедээ И гэж дуудагдаж байгаа. Энэ дотор гэсэн үг. Юмн дотор, хайрцагын дотор, аяган дотор те энэ байршил заасан дотор гэсэн үг. За энэ үг. Myth. За Y маань ингэж дуудагдана. Тэгээ ми болчлоо. TH маань ингэж тэмдэглэгдээд F гэж дуудагдана. За монгол хэлэнд байхгүй дуудлага. Тэгэхээр ер нь ингээд мишээсэн маягтай ингэж яагаад хэлээ нөгөө дээд доод шүднийхаа дунд байрлуулад F үлээх маягтай хэлнэ. Myth. За энэ бол гэвлэгчийн дуудлаган дээр орж ирнэ. За ер нь бол би ингээд тайлбар хийсэн. За TH ингэж тэмдэглэгдэнэ. F маягтай хэлэхдээ дээд доод шүднийхаа дундуур хэлээ байрлуулад үлээж хэлнэ гэж байгаа. За айгүй урт тайлбартай. Тэгэхдээ болвол яг ингэж хэлхийг хэлж байгаа. F. За ингээд их шиг маань дуудлага дуусч байна да. Анхаарал тавин үзсэн та бүхэнд баярлалаа.